За сайн байцгаана үзэгчдээ. Otaku Flop байна. Өнөөдрийн бидний ярих манхва бол Doctor Player-ийн 2 дугаар партийг оруулах болно. Хэрвээ та манай сувгийг дэмжихийг хүсэж ивэл баруунд болон тарагдж байгаа donation гэдэг хэсгийн доор байгаа дансаар шилжүүлж болно. Бас та нар өөр аргаар дэмжиж гэх юм бол үнэхээр мөнгө байгаад өөр аргаар дэмжээ гэх юм бол лайка тараад, саба дараад, комент бичгээд болох юм аа. Баярлаа. Тэр ч яг хэдүүлээ манхванд орцгоё. Яг өмнөх бүлэг төгссөний адилаар манай хүнийг явахыг хаан харуулсал харан гэлтэн. Түүнийг харсан зарцсан. Энэ үгдэл дурсамж санагдчих байх чинь анх энэ хоёрыг танилцсан түүхнийг сонирхолтой л доо. Энэ хоёр хоёулаа өөд болох шахуу болцсон байсан манай хүн дээр хоёулаа хурж ирсэн байд. Нөгөө нь манай хүнийг дээд зэрэглэм имжлэхгүй л бол аварч чадахгүй гэдэг үйл явдлаас эхэлнэ. Тэр үед хаан манай хүнийг тэрврээд хүргэж өгөхөр болдог. Ордонд очиж имжлүүлэхээр тэгтэл түүнийг харсан зарцсан. Хэрхэмдээдсэ та юу хийж байгаа юм бэ? Би түүнийг хааны ордонд аваачиж шилдэг ангаагчаар имжлүүлэх болно. Хэрвээ та түүнийг хааны ордонд аваачвал таныг нууц хүүхдээ гэдгийг бүгд мэднэ ш биш гэж үү? Тэгээд би түүнийг зүгээр өхүүлчих гэж үү? Тэр эмэгтэй таны хэн болохыг мэдээд шууд л авсан шүү дээ. Тэр хүртлээ хааны ордонтой холбоо бариагүй. Хүүхэд нь хааны нэр дээр сэв суулгах үе гэдгээс тэр маш их айсан. Хүүхдээ өлсөж өгөх нь хүртэл түнд огт хамаагүй байсан шүү дээ. Би юу хийхээ өөрөө шийднэ галаа. Тэгээд манай хүнийг ордонд аваачгаад бүх хүмүүс түүнийг үзэн ядаж байдгаараа нүд үзүүлдэг. Нөхцөл байдал бол асар олон хүмүүс төгс гимэн бодож байсан хаан нь төгс бас нэгэн байсныг ойлгох мэдрэмж маш хэцүү байсан. Хүмүүс газардаж чадахгүй байсан. Тэгээд бид нэр хааныг буруутгах чадахгүй болохоор буруутгах чадах сул дараа нэгнийг хайж гисэн. Тэр нь хэн байсан бэ гэсэн бол манай Раймонд байсан. Зарцын бодлоор бол хэрвээ тэр хөдөөний нууц язгууртны хүүхэд байсан бол ингэж их зовлон амсахгүй байсан. Үнэн шүү дээ. Ягаад гэвэл хөдөөний нууц язгууртны хүүхэд байсан бол хүсрээл тэр нутгийнхаа нэг жижигхэн нэг 4-5 хүн дээрлэхэд нэг тийм амар юм болоо шалхихгүй байсан. За ингээ буцаад эцэн солигдож одоо цаг үе рүү шилжнэ. Зарц болонгуудаа хаанд үнэхээр бас давуу тал юм а. Тэр ангаах шиттэн болж явжээ. Хэрвээ ийм төвшөнд байгаа бол тэр өөрийгөө тижээгээд явахд бол асуудалгүй. Таны нууц хүүгийн хувьд олигтой ажиллаж болохгүй айгүй хэцүү амьдралаар амьдрах нь бол тодорхой байсан. Тэгээд манай хүн чинь буцаж өөрийн имлэг дээр хурж ирдэг. Тэгэхэд бүх баахан хүмүүс хааны ордонд юу болсныг сонссон. Үнэхээр та аврагчийн одоо авсан юм байлээ гэ бүх хүмүүс нөгөө хүнийг язгууртан мэд хүндэлж эхэлнэ. Өмнө нь түүнийг бүгд шоргоол амтан гэж хардаг байсан бол одоо тэднээс нэг шат дээгүр болохоор тэр түүнийг хүндлэхээс өөр аргагүй байдал орчих. Тэгээ манай хүн чинь амар лемонд дээр очиж томорж байгаа юм чинь. Ахлах юм чи намайг имчилгээний мэрэгжлийн шалгалтанд оруулахгүй гэж ямар нэгэн шалтгаан байхгүй өстэй. Тийм зүйл байхгүй. Хүснээ л хий Раймонд. Дахиад нэг хэлтэй. Ишхэм Раймонд. Манай хүн ч зүгээр байхгүй. Юм л хатгаад байгаамаа. Өшөөгөө авах гээд байгаа байхгүй. Манай хүн чи яаж игээл нөгөөдгөр чинь тоглож моглоод. Энийг уулзах болгонд Лемондыг өөрийнхөө өмнө бүхийлгөөд байдгаар нь манай хүн дарамтлж байгаа. Өөрийнхөө хариугаа авч байгаа. Тэг үүнээс гадна манай хүнд айгүй том нэг давуу тал гарч ирсэн. Түүнийг өвчтөг үзэхэд хин цаад болохооргүй болсон. Тэгээ манай хүн чи өөрийнхөө чинхэн туршлагын оноогоо цуглуулж хэлж байгаа юм л да. Манай хүн ч болонгот ер нь мөнгөний оронд аврагчийн оноо цуглуулах нь чухал байгаа одоогийн байдлаар. Бусд хүмүүс түүнийг харахаараа болонгуудаа бие тоогоогүй. Үнэхээр бусдын төлөө өгөөмөр сайхан сэтгэлтэй хүн юм аа л гэж харж байгаа юм. Тэгэхээр манай хүн ч болонгот дотроо арай өөр юм бодож байгаа шүү дээ. Туршлагын оноо цуглуулж гин, илүү дээд төвшөнд гарах гэж гин. Үнэхээр азтай байна гэдэг тухайг л бодоол. Одоо манай хүн чинь өмнө нь байсан төвшнөөс хамаагүй илүү буюу 15 дахь төвшөнд төр нь хүрчихсэн байгаа юм. Энэ хугацаанд зөндөө олон хүмүүсийг имжлээ. Тэгээ манай хүн чинь болонгуудаа хэрэг 20 дугаар төвшөнд хүрэх юм бол ангиллаас хэлэх боломжтой болчихж байгаа. Яг ингэж яриад байж итэл гинт яралтай өвчтөг хөвлөлүүгээ утга зоолгочлоо гэдээ ороод ирдэг. Бага хүмүүсийн сандралтаал түүнийг бие зэрэглэлийн эмч болдгоны шарахыг бол асуудалгүй нэмчилждэг юм байна. Гэхдээ айгүй удаан хүч зарцуулж имжилдэг. Лемонд ч юм болохоор бие зэрэглэлийн эмч болохоор энийг имжилчихнэ гэж манай хүн бодоод дотоор түр хугацаанд тайвширч байгаа юм л та. За энэ хүн яаж яваад утганы шарах авсан тухай үйл явдлаа хөдөлөө орсон дээр байхаа. Юутэйч энэ хүн гидсэндээ хутга дөрүүлчээд тэгээ готын гудамжаар алхасаар нэг юм эдний эмнэлэг төрсэн байдгийг. За энэ явдлаас хэдэн өдрийн өмнөхлөө буцъя л та. Август гих баячуудын хорооллын юм дүүрэгт байдаг юм ордны амир харшил байна л та нэг ямар нэг ордон. Тэгээд энэ ордон гэж хэлдэг ч юм уу, кастл гэж хэлдэг ч юм уу тийм ээ. Миний жоохон орчуулгын чадвар жоохон муу болохоор ингээд нэг энэ хавцаад хүлээд аячаа тийм ээ. Тоглуулсан залуу ууг нь язгууртай айлын хөвгт байна. Аавтайгаа цуг ус төрийн хэрэг хэлэлцээд байж идэг. Энэ хоёр болонго сүүдрийн унтаажийн тухай ер нь бол анхандаа ярилцж эхэлнэ. Сүүдрийн унтааж болонгуудаа манай Раймондыг хэлээд байгаа юм. Тэгээ Раймондыг идэх чадвартай болсон тэдний үед ер нь гайхамшигтай гинтийн үйл явдал байгаа юм л да. Гэтэ тэдэнд ашигтай юу ашиггүй юу гэдг нь тэдний дараагийн үйл явдлаас би болноо гэж хоорондоо ярилцаад байж идгээ.
Тэгээд эднэр болонгуудаа ханхүүнэрийн өрсөлдөөний тухай ярьдаг. Энэ улс нь нийт 4 ханхүүтэй гэж явж байгаа. Одоогийн байдлаар эднэр болонгуудаа 3 дугаар ханхүү Лимертон гэдэг ханхүүг дэмжиж байгаа. Тийм болохоор одоохондоо 2 дугаар ханхүүгийн хүмүүс тэднийг ажиглаад шахалтын байдалд оруулаад байгаа гэсэн. Тэгээд манай хүнд аав нь болонгуудаа маш нууц захидал өгөөд энийг бидний дэмждэг 3 дугаар ханхүүд заавал хүргэж өгөөрэй гэж явуулдаг. Тэгээд 2 дугаар ханхүүгийн хүмүүс болонгуудаа тэднийг байнгын ажиглалтанд байгаа. Тийм болохоор чи энгийн гарц эрдэгний хувц өмсөд очоод уулзчихна үстэй гэд явал. Яг яваал байж итэл 2 дугаар ханхүүгийн хөлсний ялуурчт нь нэг нь гарч ирээд манай хүнийг эзэн шүү хутга дүрээд цус алдуулаад алхахын агуур юм болгож байгаа юм л да. Азар нөгөө манай хүний байдаг Белланд гэдэг эмнэлэгтэй нь ойрхон байж таарад. Тэгээ манай тэр хүн чинь болонгууд байдаг чадлаараа эмнэлгийн үүд хүртэл шархаад дарсан чигээр байж байгаад хурж ирсэн байд. Тэгээд манай хүнийг орж ирсэн даруйд нь хүмүүс шидээр эмчлэх гэж оролдож байх үед Лаймонд энэ гуйлагчинд юу гэж явдаг юм? Манай эмнэлэг бол буйны байгууллага биш ээ. Ийм бэртэлтэй өвчтнийг тэнхэртэл нь хэд хоног халамжлал миний HD нэрийг дуусчихна. Түүнийг эмчлэх нь бидэнд ашиггүй. Дээрээс нь ядуу зүддэг болохоор эмчилгээнийхээ төлбөрийг төлж чадахгүй. Тиймээс түүнийг ядуучуудыг үздэг цагаан эмнэлэг рүү хүргэж өг. Тэгтэл мань хүн түр хүлээ би чинь гэж хэлээл ханиалгаад ухаалтаад унцдаг. Энэ үеэр манай Лаймонд энэ гуйлагчныг Белланд эмнэлэгт ирэхийг яаж зургалж чадчихна. Энгийн нэгэн гуйлагч нь энд үзүүлэх хэрэг байхгүй. Энийг сансан манай Раймонд түр хүлээгээрээ гэтээ цагаан эмнэлэгт түүнийг аварч чадхаар хэмжээний өндөр түвшний эмч байхгүй штэ. Хэрвээ бид түүнийг ингээ явуулчих бол тэр хүчгэн. Хэрвээ чи түүний төлөө ийм их санаа зовоод байгаа юм бол өөрөө түүнийг эмчлэхгүй юу? Гүнжийг аврах хэмжээний чадвартай юм бол энийг аварна гэдэг бол хялбархан байх байлгүй. Манай хүн чинь дотроо эргэлзээл. Харин Лаймонд энэ муу медаль авахтай их амгалан байсан юм а. Ингиж нэг хандын дарах юм олчих гэж. Хэрвээ энэ эмчилгээний арга жилүү тэр зүйлээ хэрэгжилж байгаад энэ хүнийг алчих бол надад бүр сайн. Раймонд болонгуудаа миний одоогийн эмчлэх чадвар үнийг эмчлэхэд арай хүрэхгүй штэ. Яаж ч аврах юм бол энд хамгийн багтаа мэрэгжилтний төвшний эмч хэрэгтэй. Эндхийн хэмжүүрээр анхлах хангагч хэрэгтэй гэсэн үг. Тэдний илдгээр энэ өвчтнийг аврах найдлага бол үнэндээ байхгүй бололтой. Лаймонд болонгууд чи энийг үнэхээр аварч чадахгүй юм. Тэгвэл энийг цагаан эмнэлэгт буцаач байж штэ. Тэнцэнэ байж байгаа л өөд болно үз. Чи түүнийг аврах чадамжтай байстэй. Яагаад түүнийг аврахгүй байгаа юм? Тэгээж юу гэж? Эмнэлэг гэдэг бол мөнгө олдог газар болохоос буйны байгууллага биш. Манай хүний зорж исэн зорилго болонгуудаа баян болох. Тэгтэл хэрвээ ийм аргаар явах юм бол өөрийн хүн чанараа алдаад баян болоод яах юм бэ? Тийм үстэй. Уг нь манай хүн ирээдүгөө хамгаалахын тулд холуур өнгөрч болох л байсан. Гэхдээ манай хүн би өвчтнийг эмчлэх болно гэд хэлхтүүдэд л системийг идэвхжиж ган зүрх гэх чадвар нь идэвхжиж эхэлнэ. Харин Лаймонд хэрвээ чи энийг аварч чадна гэвэл хол хэвтэг үстэй чи чадахгүй штэ гэсэн байдалтайгаар гараад өнгөрөөдөг. Харин бусдыг авсны дараагаар манай хүн түүнийг аварч чадах болов уу гэдэг эргэлзээхээр харж байтал түүний хажуу төгөлдөр хурж ирээд би танд туслах уу? Ганцаараа байснаас хоёулаа байсан дээр штэ. Тэгэл манай хүн чи баярлаад явчихж байгаа юм чи. Ягаад гэвэл ямар ч мэс засал би өмнө хэлж ийсэн ганцаараа хүн мэс засал хийдэггүй маа. Совилогч туслах эмчнэрийн бүрэлдэхүүнтэйгээр мэс засал би болдгоо гэд өмнө хэлж ийсэн. Яг л тэр үйл явдлын адилаар манай хүнд ганцаараа хийснээс хоёулаа хийсэн дээр. Тэгээ манай хүн багаж ус зүүн мэтийн зүйлүүдээ төгөлдөр захиад тэг явуулчихдаг. Тэгээ манай хүн чи уг нь ийм их цус алдсан нөхцөлд цус сэлбэх бол хамгийн зөв сонголт байдаг. Гэхдээ одоогоор энэ ертөнцид цус сэл багж нь байхгүй, хэрэгслэн байхгүй. Тэгээд яг ямар цус нь бидэнд таарна гэдгийг мэдэхгүй. Тийм нөхцөл байгаа болохоор зүгээр ингийн аргаар аврах гэж үздэг. Тэгээд манай хүн чинь өмнө итгэжүүлсэн байсан бүх ур чадварын оноонуудаа урд төлөвөө нэмээд авчдаг. Олон хүнийг эмчилж болсон оноонуудаа урд үдээр нэмээд тэгээд ноёны хүүг аврах гэж үзэндээ манай хүн чинь чадхаараа үзнэ. Манай өнхний төсөлтэй их төдийдэл цус олгоодон гараал. Эвгүй шүү бас. Хэвлийн өндийн цус алт юм гинэ. Дөнгөж сэний гарсан цус нь. Хажуудлын төгөлдөр сандраал ноёнтой маш их цус алж inin зүгээр үү? Цус нүдийг минь бүрхээд шархацсан газрыг олж чадахгүй байна. Яадаг юм бэлээ? Раймонд эзэнтэй. Раймонд сонсож гин үү? Би яах ёстой вэ? Би танд яаж туслах вэ? Саяхан бидний ариутгсан даваануудыг санаж гин үү? Түүгээрээ цусыг дараарай. Цусыг шингээж авах хэрэгтэй байна. Тийм ээ, төр зурагч гэлээ. Ингэж болдгоо харж чадчих байна. Энэ гидсний хальс дутганаас болоод гимтсэн бололтой. Хэрвээ ганцхан цуц байсан бол би боож тогтоож чадах л байлаа. Гэвч хитрхи олон цуц гимтчихжээ. Ийм нөхцөлд би бүх цуцыг нэг дор түлэх хэрэгтэй. Гэвч цэглгаан гэх мэт төхөөрөмжүүд надад байхгүйгээс хойш энийг хийх боломжгүй. Би яах ёстой юм бол? Үнийг яаж хэрэглэх вэ? Нэр над шид байгаа шүү дээ. Тэгэд манай хүн шид худалдаж авдаг. Юуны шид байсан бэ гэвэл галын шид худалдаж авдаг. Нийт 80 оноогоор худалдаж авдаг. Нилээн их мөнгө зарцуулсан гэсэн үг. Манай хүн чинь галын шидээ ашиглаад гидсний задарсан байсан
хэсгүүдийг галаар түлж ариутгадаг. Тэгээ нөгөө цусын талалтын ер нь зогсоож л байна гэсэн үг л дээ, түлээл. Ер нь бол мицалтын хэрэгэлдэг халаагуурт халаагаад түлдэг нэг тийм төхөөрөмж байдаг. Тэрнийг л галын шидээр орлуулад байгаагийн нэг хэлбэрлээ. За бас тэгээд намайг эмнэлгийн юмнуудыг ярихаар эмнэлгийнхэн дайраад ороод ирээд байваа. Би ч бас тийм эмнэлгийн хүн биш шүү дээ. Нарийн ширийн бас мэдэхгүй шүү. Тэр ч яг уу манханд буцаж орцгоё. Манай хүн эмчилгээгээ дуусгахад түүнтэй зэрэгцээд хажуу талд нь системийн цонх гарч ирээд та энэ амжилттай мэс таслаа дуусглаа гэсэн утгатай мэдээлэл гарч ирнэ. Тэгээ манай хүн чинь төвшин ахаад 30 уур чадвар оноо авдаг. Дөнгөсөө өгнөл зөндөө ихийг өрцөн. Гэхдээ тэрнтэйгээ дүүцэх хэмжээнийхээ ус олоод авчичлаа гоц. Манай хүн чинь хүнийг имжлээд 30 уур чадвар оноотой болцсон. Давхар төвшин агцсан гэдэгт амар баярлаа. Хажууталын төгөлдрийг бүр барьж аваал. Тэврээл. Үнэн баярлсан байгаа нь мэдээдээд байгаа юм л да. Түүнийг харсан төгөлдөр болонгод энэс хачин хүн шүү л гэсэн бодлоор хараад байгаа. За тэр ч яг уу тэгээ бэжитэл манай өвчтөн маань сэрдэгэ. Ноёны хүү. Нөгөө хүн чинь сэргэлийн цагаан аймлаг үгсэн чи үгүй ээ. Энэ бол бэлэн дэмлэг гэдэг манай хүний байгаа аймлагийг хэлж өгдөг. Гэхдээ тэр эдгээш над тодорхой байсан шүү дээ. Намайг цагаан аймлаг руу явуул гэсэн. Бэжитэл Керлин гэж ороод ирж байгаа байхгүй. Аав нь ноёнт хүн чи амьд байна. Август хүн хүрээд ирсэн байж штэ гэж нөгөө хоёр чинь гайхаа. Харин төгөлдөр болонгот тийм том хүн амьдралтай огт харж байгаагүй. Манай хүн ч бол яг мууц сайн ханхуу юм гэсэнтэй бас томчуудыг бас үзсэн байгаамаа. Танаа зоогч. Яг энтэй зэрэгцээд манай гүн болонгуудаа энэ бол үнэхээр бэлэн дэмлэг мөн байна. Төлбөр нь өндөрч гисэн. Ур чадвар нь баталгаатай газар болохоор үнэхээр баяртай байна. Захирал багс аварсан юм уу? Эсвэл ахлах юмч аварсан уу? Хин нэгэн байсан хамаагүй би түүнд өгөөмрөөр чагна гэдэгтээ бол итгэлтэй байна шүү. Залуу эзэнтнийг аварсан хүн бол энэ байна. Ноён Рэймонд. Рэймонд гэж юу? Ордонд гүнжийг аварсан гэдэг нь худлаа бичлээ байсан юм шиг. Ахлах гэдгийгч Ленс түүнийг имжлэхээс татгалцсан. Манай нөө Рэймонд гэдэг. Тэрний овг нь Ленс юм байгаа шүү манайх. Тэр чадныг цаашаа гарч ирэхгүй болохоор нэг санаа зовох хэрэггүй. Тэр имжлэхээс татгалзаад түүнийг цагаан аймлаг руу явуул гэсэн. Гэвч ноён Рэймонд эрсдэл гарган таны хүүг аварсан юм аа. Тэр имжлэхээс татгалцсан гинэ яагаад? Түүний гадаад төрхийг харахад тэр орон гэргүүн шиг харагдсан. Имжлэгээний төлбөр төлж чадахгүй байхаа гэж бодоод хөөчихсөн. Энийг сонссон гүн Август бол амар ууралчлаа юм л да. Тэгэл шүүд Рэймондыг дуудаад тэрийг нь мэн туслах нь орж ирээд Рэймондд хэлдгэлтэй. Гүн таныг дуудаж гинэ гэд. Рэймонд болонгууд тэрийг сонсонгуудаа нэг тийм хүн дээр хүлээж авдаггүй. Тэгээд энийг нь болонгууд өөрт нь баярлан талархснаа илэрхийлэх гээд байгаа юм болов уу гэж юу бодсон. Яг дүнгийн энэ имжлэглээгүй өвчтнөөс болоод өөрийг нь дуудсан гэж юу бодоагүй л байгаа юм л да. Тэгээ нөгөө хүн чинь баярлцсан том язгууртаа ирж байгаа юм. Бигээс гүйж очиж уулзах хэрэгтэй. Би цаашдаа энэ имлэгт байхгүй бүр илүү том имлэгт гарах боломжтой танил тартай болох юм болов гээл. Амар баярлаж очиод уушлаарай. Эрхэм мөндөд зочин таныг өгтөж чадаагүй үнэхээр уушлаарай гэж ороод ирсэн чи. Гүн Август болгоход ууртал байж байгаа юм л харцсан ч тэр бивийн байдал нь ч тэр миний хүүлэхээр орхисон хүн чи мөн үү? Өршөөгөөрэй гэж гайхчлаа юм л да. Нөгөөдөг чи яаж мэдх юм бэ тэр. Дүнгүсээ нэг гэр оронгүй хүнийг л ажиллаа гэж бодтол. Гүнгийн хүү авраагүй гүн ямар солиотой юм яриад байгаа юм бэ? Гэт харсан чинь гэр оронгүйгээд алах шахсан хүн энэ төр доор нь хэвтчихийдэг аа. Ямар ч мөнгө төлөх чадваргүй наатга цагаан аймлаг руу яв гэд үхт нь орхисон тэр хүн энэ ч байж идэг. Орж ирэхдээ та буруу ойлгосон бол дээ. Би түүнийг үхэх гэж орхиогүй. Гүнжийн өвчтнийг имчилсэн. Ноён Рэймондор имчлүүлэх ёстой байхаа гэж бодоод би түүнийг имчлүүлэхээр үлдээсэн юм аа. Би түүнээр имчлүүлсэн дээр гэж бодсон. Түүний тэг гэж хэлхийг чи намайг сонсоогүй гэж бодоод байгаа юм уу? Гэл нөгөө нэг саяны хутгалуулсан байсан гүнгийгүү босоод ирж байгаа. Чи намайг шавар шалбаатай болохоор цагаан аймлаг руу зайл гэж хэлээ үсттэй. Чи мөнгөгүй гуйлах чинь имжлээ димий гэж хэлээ үсттэй. Бэлэн дэмлэгт гуйлах чи ирсэн гэж уурлаа үсттэй чи юм уу? Тэрийг сонссон гүн бол өстой. Чи миний хүүг орхих нь гинэ. Би чамд язгууртыг дарамжлах ямар байдгийг үзүүлээд өгнө. Гээд бэжитэл маань Рэймонд ч болон тэрийг мэдэхгүй штэ. Юу болсныг сайн ойлгоогүй. Язгууртныг тань чадсангүй миний том алдаа байлаа. Алдаа гинэ. Тэгэхээр чи язгууртан биш байсан бол түүнийг өөхөх нь зөв байсан гэж хэлэх гээд байгаа юм уу? Ийм хүн хүний амийг авардаг эмч байж болохгүй. Чигшүүртэй юм. Түүнийг зайлвал. Түүнийг язгууртан хүнийг үл хүндгсэн эргээл шүүхт. Дээр нь түүнийг ямар ч имжлэх боломжгүй болгож имжлэх эрхийг хас гэж хэлээл түүний хөөгөөд гаргацдаг. Дараагаар нь гүн мань Рэймондд амар баярлснаа илэрхийлээд толгой мэхийн ясалдгаа. Манай хүн чинь нэрлэхгүй юм болохоор яах юм гээл. Хэрвээ та байгаагүй бол гүн Агнусын гэр бүл цаашдаа удам залгагчгүй болоод устж үгүй болох байлаа. Танд үнэхээр баярлаа. Манай хүн чинь ийм том язгууртныг аварсан юм чи асар их мөнгө авах нь дээ гэж бодоод байж итэл та ясвар түүнтэй эмчгийг сонссон. Та хаан тулсаас алт эрдэнэс авахыг хүсээгүй гэж би сонссон юм байна.
Би танд юу өгвөл сэтгэл ханамжтай байх юм бол манай үгүй надад зүгээр мөнгө л хэрэгтэй байна. Агнес гэр бүлийнхэн таны найзаа гэж үзвэл ямар вэ? Найз гинэ гэж манай өвч дотроо айгу баярлжлаа юм л да. Энэ ямар учиртай вэ гэвэл язгууртан хүнтэй найз болчих юм бол түүнийг яг язгууртантай адил хэвчтэй. Агнес гүн бол айгу том эрх мэдэлтэй гүн байгаад байгаа. Тийм эрх мэдэлтэй хүнээр л хамгаалуулж ийн гэдэг нь баталгаа олчиж ийн гэсэн үг байхгүй юу? Манай хүн чинь тэрийг нухацтайхан шиг бодож үзэл таны өгөөмөр сэтгэл үнэхээр их талгарч байна. Гэтэл Агнес болонгот миний хүүгэл аварсан болохоор та надад талархах өгөх хэрэггүй. Би тань үнэхээр баяртай байна гэл. Нөгөө хоёр ч хоорондоо ярилцаал. Гэхдээ манай хүн ч юм бас айгүй сэргэлээ. Найс нөхөд байлаа гэд эмчилгээний төлбөр төлөхгүй өнгөрнө гэж байхгүй шүү. Мэдээж алт мөнгө нэхэхгүй л дээ. Гэхдээ найс нөхөд байсан ч гэсэн төлбөрөө бол заавал төлөх хэрэгтэй. Энэ бол эмчилгээний зарчим аа. Гэ манай хүн чинь эмчилгээнийхээ бичиг дээр овоо хэмжээний мөнгө бичээд үлдээчдэг. Дөнгөж саяны сайхан сэтгэлтэй хүн чи юу болоо тэрч ба. За тэр ч яах вэ? Манай хоёр чи хоорондоо үлдээж юм ярьдаг. Аваа түүнийг тийм ихээр шагнасан юм бэ? Чамд хитрхийг санагч ийн гэж юу? Тийм ч биш л дээ. Хэрэг би өгсөн бол 2 дугаар анхуугийн хувилдааныг зохиож 3 дугаар анхуу болон түүний гэр бүл маш их зовх байсан. Тийм ээ. Тийм учраас ямар ч шагнал үр ашиггүй байгаагүй гэсэн. Гэвч Крейлин одоо юу болж байна гэж бодож байна. Хинэн залгамж халаа болох вэ гэдэг дээр тэмцэл үрнэж байна. Учир нь 2 3 4 дугаар унтаажин нарын хинэн ч бууж өгөх бодлого байгаа. Тэгвэл Раймонд тэр шуурган дундаас малтарч чадна гэж чи бодож байна уу? Энгийн үед бол Раймонд хаан ширээ залгамжлах огт хамаагүй байх байсан. Гэвч саяхнаас тэр ангаагч шатааг үзүүлж хүмүүс танигдж эхэлсэн. Авьяасгүй хүүхэд бол аюул учруулахгүй. Гэвч сүүлийн үеийн Раймонд тоож болохооргүй их хэмжээний авьяастай болсон. Язгууртны цустай холбоотой бас мэдгэцгүй авьяастай нэгэн тэдэнд асар том өрсөлдөгч мэтэр санагдаж эхлэх болно. Түүнийг улам өсөж томрох тусам олон хүн түүнийг устгах гэж оролдох болно. Тэрээр энэ шуурганд өртөж амьд үлдэхэд улам бүр хэцүү болох байх. Би зүгээр л түүнийг эмч болгож хөгжиж дэвшихийг харахыг хүсэж байна. Манай гэр бүл түүний бамбай болоосэй гэж би харнам. Яг энэтэй зэрэгцээл 1-р анхуу, 2-р анхууг мэддэм. Өндөр зэрэглэлийн ханхуунаар Раймондын тухай сонсдгоо. Юутэй ч сая нөгөө манай үнийг хутгалуулсан, Клэрийг аварсан хүн бол Раймонд гэдгийг бол ойлгочихж байгаа нь тэд нар. Захиалга өгөөд алж чадаагүй зарцсан. Би үнэхээр түүнийг аварчин гэж бодсонгүй. Би түүний үнэхээр хүн чархацсан. Бэлэн тэмлэлийг нь хоосон гараар ирсэн ямар ч хүлчлүүлэгчийг хүлээж авдгүйгээр алдартай болохоор түүнийг амьд үлдэхгүй гэж бодсон. Сонирхолтой юм. Тэд өмнө нь Софияг имчилсэн шүү дээ. Би тэднийг имчлэх чадваргүй байна гэж бодсонгүй. За яг уу. Би төлөвлөгөөнөөсөө жоохон ухрахад нэг асуудал гарахгүй байх. Гүлэг шиг тэр Раймонд миний төлөвлөгөөг нураачихлаа гэж юу? Сонирхолтой юм да. Одооноос эхлээд гүлэг чон болох уу? Гүлэг чигээрээ үлдэх үү гэдгийг л харах болдож. Энэ үед манай Раймонд болонгот бусдыг имчлээд оноогоо цуглуулсан чигээрээ л байж идэг. Нэг тийм том асуудалд оролцохгүйхэн шиг. Манай хүний хамгийн гол зорилго нь болонгуудаа эмчийн эрхийн шалгалтанд орох. Тийм л зүйл байгаа штэ. Бусд нь болонгуудаар ахлах эмч Лемонд хөөгдсөн гэ хоорондоо ярилцаад байгаа юм л да. Энэ бүхний гол уршиг нь Раймондоос болсон гэдэг суу яриад тарахад түүнтэй нэг хүмүүс орооцолдож чадхааргүй болчихсон. Нөгөөдөл чинь тэр саяхан гүнгийн хүүг аварсан гэсэн. Өмнө нь бүр гүнжийг аварсан шүү дээ. Түүний ангаах ухаан гэдэг нэг тийм дутаадах зүйл биш юм шигэ. Энэ үед уртаа үсээ боочихсон нэг залуу байгаа. Энэ бол дараа нь аюу гой холбогдож орж ирэх. Манай Раймондын бас нэгэн том тослогуудын нэг байгаа шүү. Нэг шээлээд авахд нэг буруудахгүй баха. Дараа нэг тэгж жагаад гой нэр болж өгнө энэ. Тэр түүний ангаах ухааны арга барилыг үнэхээр хэрэгтэй байж магадгүй маа гэд хэлэхэд л бусад оюутнууд түүнд л муухай түүний илч ялгуурлан гадуурч байгааг нь мэдгэж байгаа байхгүй юу. Нөгөөдүүлийн чивд махыг нь зүсээд буцаагаад ойно гэдэг бол шулмын арга юм шиг санагдана л та ойлгомжтой. Тэгэл манай өндлө бүгд давшилсан байдалтай харагд. Нөгөөдүүл чинь манай үнийг энэ удаагийн шалгалтанд хизээж тэнцэж чадахгүй гэ бооцоо тавьж мөсөн шигэ байж. Харин манай төгөлдөр яах манай үнд итгэсэн чигээрээ. Харин манай үн чинь нэг 5 жилийн хугацаанд хичээж бүр шал баг нугаагаад чейс бастын хутгалтан барин байж нэг юм дахалдагчаасаа салж эмчийн шалгалт өгөх боломжтой болдгоо. Тэгээ энэ эмчийн шалгалт нэг хэцүү юм. Нэг унчих юм бол дахиж өгөх хэрэггүй болчдөг. Тийм болохоор манай хүн энэ удаадаа л өгөхгүй өгөө тэнцэж чадахгүй бол тэгэл бай дахиж хизээж өгч чадахгүй. Хүн эмчлэх ямар ч боломжгүй л гэсэн үг. Манай хүний чинь Франкл авах байхдаа гүнчиг аварсан гэдэг нь бол зүгээр л өөрийнх нь зохиосон худалцсан байраа гэдэг бодол хүмүүсийн толгойд дүүрж байгаа. Түүнийг бол хааны нэрээр л өөрийгөө эмчийн эрхийн шалгалтанд оруулчлаа даа гэсэн бодолтой хүмүүсээр дүүрэн
манай хүн ч бол тэдэнд биш шүү дээ гэдгийг батлах ёстой. Тэгээ тэрүүнийг нь сандраад байгааг нь анзаараад байгаа төгөлдөр хажуунаас нь дэмжлэг өгөөд та тэнцэж чадлагүй байх уу? Та юунд нь санаа зовдгийг. Энэ шалгалтыг өгөж та 5 жилийн турш дадлагчч хийсэн биз дээ. Эдгийгч болоод хийхийг хүссэн зүйлтэй юу вэ? Манай хүний эдгийгч болоод хамгийн дөрөв хийхийг хүссэн зүйл нь мах идэх. Манай хүн ч мах идэх айгүй удаж байгаа. Ордонд байхдаа жоохон л удаа хүмүүсийн хайсан махыг бол идчихсэн. Тэрнээс бусдаар манай хүн ч нэг юм хоошиг л хоолдог байсан. Дараагаар нэмчийн туслах байхдаа олигтой ч хоолмол идж байгаагүй нэг тийм л түүхтэй шүү дээ. За тэр ч яах вэ? Манай хүнийг ориг жинкнээсээ дадлагчж байхдаа хүсэжсэн зүйл нь юу байсан бэ гэвэл өвчтнүүдийг эмчлэхийг л хүсэжсэн. Ягаад гэвэл манай хүнд хэнийг ч эмчлүүлэх боломж олгож байгаагүй. Түүнийг нь сонссон манай төгөлдөр бүр биширчж байгаа юм чи. Харин яг тэр үед зэрэгцээд өөрийнх нь айц сандралын давх мэтэр ган зүрх гээд чадвар нэтгчдэг. Энэ өвчнүүдэд бодохтуудыг идэвчдэг гэсэн гэдэг нь илэрхий болно. Тэгээ байж идэл манай хүний дугаар нь болоод манай хүн дуудагдаад ордог. Энэ болонгуудаа хэд хэдэн ангаагчдын цуглуулж агаад оноо өгдөг тэм систем байдаг байгаа. Тэр нь болонгуудаа өөр ичидийг бодит байдлаар практик төр туршиж үзүүлээд тэгээ тэр нь амжилттай байвал тухайн хүнийг F-с S rank хүртэл ангилдаг. Тэгээ тэр ангиллал нь манай хүнд бол багтах боломжгүй. Манай хүн чинь яг үүндээ ичидийнхаа хүчээр F-с доош ранкад өөр нь багтаад байгаа. Нөгөөдөл чинь тэрүүгээр нь даапалаад F-с чи доор ранк үздэй. Тийм болохоор чамд бол F ранк ч өгч чадахгүй байна. Ийм байж чи ер нь яаж орж ирсэн бэ гэв хоорондоо инээлдэд байж идэг. Чи энэ дөрөгдлөг нь гэдэг бол чиний тэнэглэл шүү гэд. Тэрийг сонссон манай хүн чинь би өөрийнхөө дутагдaltaйг мэдэж байна. Чи мэдж байгаа бол эртхэн шиг зайлдаа гэж суудахтайгаар нөгөөдөл хэлэхэд хүлээгээрэй. Та нар надад ганцхан боломж олговол би үзүүлэх хэрэгтэй байна. Чи бидний цагийг үрж байгаа гэдгийг ойлгож байгаа биз? Би ийм хариу үйлдэлийг угаасаа хүлээж л байсан л да. Эднийг ийм новшийн зан гаргана гэдгийг ч мэдэж байсан. Гэ бэжэл манай хүний уран ярих ур чадвар нэтвчдэг. Энэ болонгуудаа ди зэрэглэлийн уран ранкийн нэг тийм чадвар байгаа. Манай хүн чинь шууд л хил амаараа дуржигнуулаад та нар эдгийг цамхаг хүмүүсттэй. Хаантан өөрийнх нь үгийг зөрчсөн гэвэл та нар яах вэ? Хааны өөрийн биеэр хүлээн шүрсэн эмчилгээний арга барилыг та нар муулах гээд байна гэж юу? Миний хэрэгэлдэг ангаах ухааны арга бол хааны зөвшөөрсөн эмчилгээний арга мөн юм. Үүнийг эдгэрлийн замхаг олон нийтийн өмнө үл тоомсорлож болохгүй байх гэж би ойлгоно. Тэгээд энд нэг 2 дугаар анхуугийн нэг хүн орж ирчихсэн манай өөнийг яаж игээ шахад зайлуулах гэсэн аргатай байж идгээ. Бид нэр тийм болохоор нэг арга бүр хүссэн үсээгөө туршихаас өөр сонголтгүй болдог. Тэр нь ямар арга байсан бэ гэвэл бодит хүнийг эмчлэх арга байсан. Эднэр болонгууд айгүй нохоосны гаргаад хүн эмчлэхдээ ангаагчдын тэр бүр эмчлээд чаддаггүй. Тийм ээ ангаач шидний хязгаарт болсон өмчтөнгө өгдөгөө. Тэгээ нөгөө хүн нь тийм ч хэцүү бас биш байсан юм шиг үлээ. Манай хүн ч нөгөө хүнтгийг харангуудаа баярлаа л явчихдаг. Ямар очиртой байдг юм болоо гэд хараад үзсэн чинь энэ хэдэн сарын өмнө бие нэмэх зэрэглэлийн эдгэгч огт дэмжилж чадаагүй нэг тийм өвчтөн байдаг. Нилээн бас том язгууртан гэр бүлийн 80 өвдчихсөн. Тэгээ түүнийг эмчлэх чадахгүй бол манай хүнийг хөөчихдөг амархан. Хэрвээ энийг эмчилж чадаагүй гэдэг төв эмчилгээний цамхагт мэдгчих юм бол эзэн хаан байсан ч түүнийг тэнцвүүлж чадахгүй гэдгийг тэд нэр ойлгож байгаа. Тийм л бас нохоос наатай болгоочод байна шүү дээ. Тэд нар чи хоорондоо ярилцаал яаж игээл манай хүнийг унгаах тухай ярилцаад гүн август хамгаалуулж байгаа тэрнийг яаж шуухан цэвэрхэн игнэнээсээ зайлуулах вэ гэдэг дээр хоорондоо ярилцсан шигэ өрнөдгөө. Манай инженер сая би 1-р анхуугээ дандуураа тэлсэн байлээ. Энэ бол 4-р анхуу буюу хамгийн бага анхуу. Улаан өстэй гэр бүлийнхэн байгаа даа л да. Тэр нь болонгуудаа хамгийн их хайж байгаа нь юу гэвэл манай Раймондыг яг ориг анхуу буцаж үрдчихвэл хамгийн их яагаад байгаа. Тэрнээс нь сэргийлэх гэсэн нэг арга. Манай Раймонд чинь тухайн өвчтний тухай мэдээллийг харсан чигээрээ баярлал. Гүү би нэмэх зэрэглэлийн эмчилж хүртэл эмчилж чадаагүй өвчтнийг эмчлэхээр яваад гэдгөө. Тэгээд очисон чинь хүүн гээд нэг залуу сууж ягаад та үнэхээр манай аавыг аварч чадах уу? Бус тэмчнэр огт дэмжилж чадаагүй штэ гэж чи би эхлээд танай аавыг хараад өгөө. Тэгээд болох байхаа гэд. Очихтуудад айгүй муухай өнөрт нэхүн үнэр ингээд син хийдэг. Тэгэхэд бол бус хангаагч нар хамар хамаа дараад их маягалсан юм байна л л. Тэгсэн чинь манай хүн болонгуудаа өвчтөн хүн ямар ч үнэртэй байсан түүнийг эмчлэхдээ эмч эзэж шижилсэн байдал гаргаж болохгүй гэдэг өнцгөөс ханддаг. Тийм л хүн чанартай хүн байгаа. Тэгэл түүний аавынх нь өвчин нь ямар өвчин бэ байсан гэвэл хэвтэрд орсон хүмүүсийн нуруу цорлт гэдэг өвчин баг. Энийг бол дотор нь идээ ингээ орцсон бохир орчихсон. Тэгээд бас хэвтэж байгаа байр нь орон таарахгүй байгаад байгаа болохоор хичнээн тухайн үедээ идэрсэн ч дахиж давтагдаад байдаг. Энэ үйл явдлыг нь бусад эмчнэр болонгууд мэдэхгүй байгаад байгаа. Ягаад гэвэл тэр тухай сайн мэдэхгүй. Харин манай хүн чинь болгоо тэр тухай мэдж байгаа. Харин тухайн хүнийг аваад эмчлэх эрхээ авах уу, авахгүй юу гэдгийг хэдүүлээ дараагийн партаас үзэхдээ баяртай болох болно. За ингээд
Дараагийн партаар уулзцгаая. За, хүмүүсийн хамгийн их асууж байгаа нэг асуултанд хариулахад баяртай байна. Энэ бол юу вэ гэвэл part 7 хизээ орох вэ гэд. Энэ амьдралдаа бүхний захирах болны part 7 хизээ орох вэ гэж хүмүүс их асуугаад байна. Энэ бол наадмын дараа орно. Тэрнээс өмнө бол амжихгүй. Тэгээд бас бидний дэмжиж donation хийлгээсэн бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Одоогийн байдлаар 2 хүн явуулсан байлээ. Тэр 2 хүндээ үнэхээр их баярлалаа шүү. Та нар ч гэсэн илүү олон бичлэг үзхийг хүсвэл donation хийгээрэй. Баярлалаа.